чиний бүтээл бас ийж юм байж идэг. Яалгагдах юм байдаг санаанд автагдаад яваад идэг. Тэгэхээр арай л нэг тэднээс бусдаасаа өөр шийдэлтэй байхгүй бол одоо энд бол дэмжихэд хүндлээ байна да. Шин загвар оруулж ирнэх юм бол гээд тэрийг харъя гэж бодсон. Нэг тийм. Нэг үгүй. За шинэ юм оруулж ирж. За. Хоёр тим тэнцлээ чимгээ. За баяр хүргэе. За ингээд дараачийн шатндаа гэхдээ бүтээл сайжруулах нь шүү дээ. Тогтоодог юмтай болгоод самардаг болгоод тэгэд аавтайгаа ахтайгаа чанар шалгагчтайгаа зөвлөөд тэгээрээрээ. За баяр хүргэе. Тэнцэн байна хүмүүсээ. За манай оюун чимээг би яг хэлсэн штэ манай охтууд хүүхнүүд бүсгүүчүүд адтай тэнцээд гараад ирнэ эрчүүдээс юугаараа ингэж те шүүгчд ер нь хэр хүлээж аав шүүгчд гайгуулж авсаа тэгээд шин юм нэмэрэ гэдээ маш их зөвлөгөө өгсөн шүүмжлэл голж ивөө магтаал голж ив ийм яг минийхтэй адилхан бүтээл бас 2 3 орж байгаа юм л да тэгээд тэдгээрээс давуу тал өшөө илүү талтай юу вэ гэдгийг нэмж оруулаарай гэх зөвлөгөө өгсөн. Тэгээд шүүмжин нарай жоох илүү байсан. Ороод шүүгчдийн өмнө гараад яг ярихдаа орхитуулсан марцсан тиймэрхүү юм байна уу? Зөндөө агуу яг гарсан ч жоох сандарсан. Тэгээд яг ярих гэжсэн юм даа бүрийн ярьж чадаагүй. Гэтэ яг танилцуулж чадсан. Одоо ингээл оролцогчтой ингээл харж яхад дандаа эрчүүд голтой байгаа. Энэ олон эрчүүдтэй энэ тэнцэх өрсөлдөн гэсэн чинь юу гэж бодогдож байна? Имиж нь үү? Чадна ахаа гайгүй. За дараагийн шатн дээр тэгвэл уулзцгаая. Амжилт хүсье. Баярлалаа. Үлзэн Эрдэнэ санаа танилцуулах гэж байгаагаа нэг үрчлэн тайлбарна да. Сайн байна уу? Хинтээ хамт ирсэн бэ? Багийнхаа гишүүн Төмөр хоёг. Төмөр хоёг хаана ажилладаг вэ? Баян зүрх дүүргийн 12 дугаар ханы оршин суугч. Цэргийн жилэнд гарсан. Авто механик мэрэгчлээ хоо. Би өөрөө болохоор академийн оюутан хүн байгаа. Тийм 4-р курс програм амж мэрэгчлэр суралцж байгаа. Тэгээ өнөөгийн нийгэм тулгамдаад байгаа хоёр асуудлыг өөрийнхөө санаа бодлоор шийдвэрлэх тийм бүтээлийн санаатай ирлээ. За амжилт хүсье чамд 3 минутын хугацаа бий. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд энэ болохоор манай сонголтын орны схем маань ерөнхий зураг байгаа. Дараагийн зураг болохоор мэдээж хэрэг энэ татлагын ор маань бэхлэхэд байх хэвээр. Тэгэхгүй бол хүмүүс маань гусаад унчна. Тэгэхээр энэ бэхлэх нь яадгүй гэхэлэр яг нэг дэлхийн эрүүл мэндийн стандартаар батлагдсан тийм дүрм журмын дагуу яг хийгдэхээр ингэж ийм тусгагдсан байгаа. Энэ болохоор ийм сахин бүстэй тэгээд ийм татлагуудтай байх хэвээр. Энэ болохоор толгоон бэхлэхээ бүсний ерөнхий хэсэг. Бас яг сахин ийм бэхлэгээтэй тэгээд эднэр дээрээ бэхлэгээнүүдтэй. Энэ толгоон бэхлэгээ гэдэг маань яадаг вэ гэхээр нөө хүзүүний татлага хийх зорилттой ийм бэхлэгээ. Төрөөнийх нь болохоор нөө цээжээр ороод нөө нурууны усны татлагыг. Ерөнхийдөө энэ саяны сонголтын ор маань энэ таазар ирэх дасгалын багж тэгээд хөвлийн булчин чангалах тийм төхөөрөмжгээд энэ 3 төхөөрөмжтэйгээ харилцан уялдчээж энэ 3 зэрэг байж ээж ерөнхийдөө хүнд илүү үр нөлөө үзүүлнэ гэсэн. Тэгэхээр энэ болохоор яадаг гэхээр таазар ирэх дасгалын багж гээд ерөнхий бас хар зураг нь байж байна. Энэ болохоор бариул эндээсээ хүн барьж аваад энэ хоёр тавцан дээр зогсож жоод ингээд хүн таазараа холхиж иргэнэ гэсэн үг. За энэ болохоор холхивчин байж энэ холхивчны гадуурх үүрнэ. Тэгээд энэ ерөнхий харуулж байгаа зураг нь байж байна. Энэ болохоор түрүүний ярьсан ууц нуруу хөвлийн булчингийн дасгалын ор. Тэгээ энэ гурван маань нийлжиж ерөнхийдөө цогц тийм бүрэн бүтэн тийм систем болно гэсэн үг. Тэгээ энэ хүү татлагын ор маань энийг та бүхэн харж байна уу? Энэ хэсэг болохоор юу вэ гэхлээр нөө нэг татлагын ор маань тодорхой хэмжээний гарацаар хазаах хэвээр. Тэр гарацаа тохируулах хэсэг нь энэ байгаа. Энэ хүү ор маань болохоор нөө механик ор. Эмнэлэгт хэрэглэгдэж байгаа автомат орнууд нь бас янз бүрийн дутагдaltaй талууд бас байгаа шүү дээ. За яг ер нь энэ юу маань өнөөдрийн нийгэм тулгамдаад байгаа хүний эрүүл мэндийн тэй холбоотой ийм нэг зохиц бүтээлийг хийсэн байгаа. Энэ бол дэлхийн одоо хүний тулгуур эрхтний эдисийн шохоожилт
хазайд, суулт одоо гадны гэмтлийн нөлөөлөл бол их байдаг. Хүний эрүүл мэндийг сэргээн засахад одоо өндөр ач холбогдолтой гэж одоо гол нь бодож байгаа маа. Ийм учраас энэ бол хүмүүст маань нийгэмд онцгой ач холбогдолтой болох байх. Цаашдаа Эрдэнэтийн маань багийн анхаарлын төвд орж энийг дэмжигдүүл өшөө сайхан бүтээл болж олон түмэнд хүрэх байх гэж итгэлтэй байна. За надаа юуг нь ойлгож ин л зорилгыг нь ойлгож ин зүгээр шаардлага бол зөндөө байдаг. Би ч гэсэн одоо татуулах шаардлага байна. Зүгээр гол асуулт юу гэхээр эмнэлэгд байдаг ор байдаг шүү дээ. Тэр нь хараас яаж орж ирдیں۔ Тэрнээс наадхны онцлог нь юу вэ? Тэр талаар бас судалж үзсэн л дээ. Зах зээл дээр яг тэр эмнэлэгт байдаг орнууд болохоор бүгд найрамд хятадаар тусаас орж ирдэг байгаа. Тэгээд үнэн нь болохоор их үнэтэй. Судалж үзэхэд нэг 7 сая 800 мянга хавцаа байдаг юм билэ. Тэгээд энэ болохоор их юм төсөр босно л доо ер нь бол 250 мянга хавцаа л босох тийм төлөвлөгөөтэй байгаа. Зүгээр миний бодол бол механик болгомооргүй байна л да. Яагаад тэгэхээр яг механикаар хямдхан хувилбар гаргаж болно. Хүн гэртээ аваад хэрэгжилчих тийм хувилбар бол гаргаж болно. Зүгээр нь бас адилхан автомат тавьчихвал зүгээр баг. Тэгвэл зүгээр нь эмнэлэгчний хугацаатай эмчин нэг цагаа харж байгаа за болсон гэдээ буулгадаг штэ. Зүгээр тийхгүй бүр харин тэр хугацааг жисэн автомат болгоод тавьчихвал тэр талаас нь төлхөө анхааруул зүгээр юм л гэж бодож байна. Энэ эрүүл мэндийн одоо энэ хүний биед зохицох талаас тооцоо гаргасан, судалгаа гаргасан тийм юм байгаа болов. Энэ нодин 10 онд энэ санаа гаргаж хийгээд нийслэлийн эрүүл мэндийн яам нийслэлийн эрүүл мэндийн газарт одоо шалгуулад эрүүл мэндийг дэмжих өрхөөр шалгарсан л да. Би бол зүгээр эмнэлгийн ер нь аль нэгэн шинжлэх ухаанд байхгүй юм хийчихээгүй. Тэрийг яаж одоо Монгол орныхоо нөхцөлд нөгөө баг баригадад одоо хөргөх үү? Хувь хүндээ хүргэж одоо хүн өөрөө өөртөө эмч байж эмнэлгийн урт дарааллыг хөнгөлөх тийм ээ цаг заваа хэмнэх энэ зорилгоор эрүүл мэндэ одоо сахин хамгаалахад л одоо зориулагдах юм гэсэн үднээс зүгээр энэ бол нэг олон газар байдгүй санагдаад байна. Цөөхөн эмнэлэгт байдаг. Зүгээр хүртэл болох ёстой. За үнэтэй гэдэг бол тэрийг илүү их хялбар хямдханаар шийдэж байгаа бол тэр бол бас тодорхой хэмнээ зөв шийдэл. Тэр утгаараа миний хувьд бол дэмжих саналтай байна. Гэхдээ хэд хэдийн хувилбартай дээр явах уу? Хоёр хувилбартай. Хямдхан механик төрөний мэдээ хэлээд байдаг шиг бүрэн автомат нэг тийм хувилбартай шийдвэл зүгээр баг тий. Яг хийж байгаа хувьд нь харахад яг бусдаасаа ялгагдах техникийн онцлог шийдэл яг одоо энэ дэр бол олж харахгүй байна. Тэгвэл мэдээж хэрэг та бүхэн цаашаа хөгжүүлэх гэж байгаа юм чинь тэднэрт байдаг дутагдaltaй талуудыг дараагийнхаа үе шатууд дээр хөгжүүлээд яваараа мэдээ. Тэгэхээр би энийг хийлгээд үзье гэж бодчих. Би нэг шин санаа одоо яг энэ бусдаас ялгархын тулд яах ёстой вэ гэдэг дээр би нэг санаа хэлмээр байна. Тэгэхээр энийг одоо биднээс шинжилж яаж хийх ёстой вэ гэхээр ерөөсөө би одоо жишээ нь татуулах шаардлагатай байл гэж бодоход би надад гэртээ төхөөрөмж авчтай байна. Гэртээ ганцаар байхдаа яг зурагтаа үзэнгээд яг өөртөө имчилгээгээ хийгээд бэж идэг тийм ээ. Автомат тийм ээ. Эсвэл юм тийм мануал тийм ээ. Одоо ингээд удирдлагатай зурагтын удирдлага шиг удирдлагатай тийм ээ. За одоо тэдэн гарац тийшээ. Өөрөө цагаа гарч байгаа за одоо буцаа юм тийм ээ. Тийм болгох тал дээр нь та ажиллавал одоо энэ шүүгчдийн маань тавьж байгаа шаардлага руу бас нэлийн юу орох болов гэж бодож байна. Тэгсэн тохиолдолд бас маань нэвтрүүлэг нөөний хүний үйл ажиллагааг хөнгөвчлөх гэдэг дээр бас нэлээд төхөж очих бах. За баяр хүргэе. 3-3 ногоон гэрэл тасцсан байна. Энэ бүтээлтэй дараагийн шатанд шалгарлаа гэсэн үг. За амжилт хүсье. Тэг 86 дугаартай Батэрдны багийнхантай та бүхнийгээ уулзуулж байна. Батэрдэнтэй бол өнөөдөр л анх танилцж штэ тий. Хаанаас ирсэн? Сэлэнгээс. Багийн чи хоёр гишүүн өчигдөр өмнө шалгаруулалтанд ороод тэнцээгөө гараад ирсэн. Өнөөдөр өөрт чинь бас сайн зөвлөгөө өгсөн баг тий. Ер нь тэгвэл тэгдгийн шүү, ингүүл ингэдгийн шүү. Ер нь бол зөвлөгөө баг зэрэг авсан. Тэгээ жоохон хичээн тий. Хамгийн гол нь тэр тайлбарлах дээр л юм шиг байлаа. Жилж байна маань. Тий. Тэр зөвлөгөө өгдөг шнаа. Яг одоо тайзнаа Батэрднийг урьж байна. За найзад ороод ирэх чинь харин. Нийслэлийн 62 дугаар сургуулийн 11 дугаар ангийн сурагч Батэрдэн багш нарын өдөр тутмын хэрэглээ болсон самбарыг улам боловсронгуй болгохоор шийджээ. Гэсэн ч түүний энэ санаа шүүгчдээс дэмжлэг авч чадсангүй. Одоо түүнд шил тал болон бусад тунгалаг биетийг хялбар аргаар арчих бас нэгэн санаа бий. Батэрдэн хоёр найзынхаа хамт тус бүрдээ нэг санаагаар залуу зохион бүтээгч уралдаанд оролцож байгаа ч найзуудынх нь санаа шүүгчдийн дэмжлэгийг авч чадаагүй. Энэ бол тэдний сүүлчийн найдвар. Зоригоо шангалж хагаад 3 дахь бүтээл танилцуулах.
Энэ одоо